Спорт сонирхогч үзэгч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нэмэлт цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Өнөөдрийнхөө дугаараар үзэгч та бүхэнд Рио 2016 зуны олимпийн 31-р наадамд Монголын баг тамирчид хэрхэн оролцсон талаарх та мэдээллийг хүргэнэ. Мэдээлэл хүргэхдээ Eagle Цэгийн сайтын спортын сэтгүүлч Буян Талаатай хамтран хүргэх болно. За Буян Талаатай өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За Риогийн олимпиад монголчууд түүхэндээ байгаагүй маш олоолаа буюу 43 тамирчин эрхээ авч оролцсон. Энэ хэмжээгээрээ бас Монголын ард түмнээс хүлээлт их байлаа. Манай тамирчид нийтээ спортын 9 төрөлд хүч үзсэн юм а. За зуны олимпийн наадам бол хөл бөмбөгийн төрлөөр эхэлж явагддаг. Яг энэ уламжлалынхаа дагуу Риогийн олимпич гэсэн 8 дугаар сарын 3-ны өдөр бол хөл бөмбөгийн тэмцээнээр эхэлж 8 дугаар сарын 5-ны өдөр аль биесийн нээлтийн үйл ажиллагаа болсон. Ингээд 8 дугаар сарын 6-наас 5-наас эхлээд Монголын баг тамирчид тасралтгүй нийтдээ 16 хоног үргэлжилсэн олимпийн наадмын 14-т нас үзэгч олноо баясгаж хүлээлт үүсгэн оролцсон юм а. За эхлээд та бүхэндээ бас жудогийн төрлөөс нь онцлоод явъя гэж бодож байна. Жудогийн төрлд бол Монголын жудоочид 13-аар Риогийн олимпиад оролцсон. За нийтдээ 136 орны 390 жудооч бол Риогийн олимпийн жудогийн төрөлд өрсөлдсөн. Ингээд жудоочдоос салхийг 8 дугаар сарын 6-ны өдөр эрэгтэйчүүдийн 60 кг олон улсын хэмжээний мастер цогтоодролон эмэгтэйчүүдийн 48 кг Монгол улсын гаяа тамирчин Азийн наадмын аварга World Masters-ийн аварга уран цэцгээр хагалсан юм а. Цогтоодрын хувьд 3 дугаар тойрогт 8 дүүлдэх эрхийн төлөө одоо дэлхийн чансыг тэргүүлж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошоо хүрэл медальтай өмнөс Солонгосын бүх Ким Вонжинд базарыгаар ялагдаж одоо олимпийг дуусгасан. Тэгвэл уран цэцэг гавьяатын хувьд бол A хэсгийг тэргүүлж барилдсан. Тийм учраас эхний тойрогтой хэлээд 2 дугаар тойрогтой Францын тамирчин гэж шүгэ 16-д үлдсэн. Ингээд хэсгийн аваргын төлөөх барилдаандаа бол бүгд найрамд Солонгос улсын Жон Бугионд ялагдсан юм а. Ингэснээр уран цэцэг дагах барилдаа хийх болсон. За дагах барилдаанд эхний учир нь бол одоо талбайн эзэн орны Бразилийн жудооч Сара Менезес байсан. За түүнийг ялсан ч гэсэн харамсалтай нь манай гавьяа тамирчин уран цэцэг маань яг хүрэл медалийн төлөх барилдаанд Японы Ами Кондод Юка үнэлгээгээр ялагдаж Риогийн олимпиад 5 дугаар барьж шалгарснаар одоо тэмцээнээ өндөрлүүлсэн. За 8 дугаар сарын 7-ны өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д төмөр хүлэг хэсгийн аваргын төлөө Италийн Бисельтэй барилдаж цэвэр ялагдаад за торгуулийн тойрогт Канадын тамирчинд мөн Вазаригаар ялагдсанаар энэ удаагийн олимпийг өндөрлүүлээ. Төмөр хүлгийн хувьд бол бас Лондоны олимпиад оролцож байсан туршлагатай. За эмэгтэйчүүдийн 52 кг-д бол цолмон 2 дугаар тойрогт Японы Мисата Накамура цэвэр ялагдсанаар олимпиад өндөрлүүлсэн юм а. За 8 дугаар сарын 8-ны өдөр буюу жудо бүхийн тэмцээний 3 дахь өдөр бол Монголын ард түмнийг баярлуулсан сайхан үйл явдал болсон. За энэ өдөр бол эрэгтэйчүүдийн 73 кг-д олон улсын хэмжээний мастер Одоёр болон за эмэгтэйчүүдийн 57 кг Монгол улсын гаяа тамирчин Сумья нар барилдсан юм а. За Одоёрын хувьд шүггийн 16-д Америк нэгдсэн улсын жудооч Николас Дел Пополод базарын үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн. За Сумьягийн хувьд бол тун дайчин сайхан ирэмгийн барилдаа үзүүлж явсаар мөнгөн медаль хүртсэйг үзэгч та бүхэн мэдэж байгаа. Финалийн барилдаан яг жудо бүхийн одоо IJF-аас гаргасан дүрмийн дагуу явагдсан уу үгүй юу гэдэг дээр бас эргэлзэх хүн маш олон байсан. Энэ дээр буян талаа бас нэмэлт тодруулахыг. Энэ тал дээр бол одоо хүмүүсийн байр суурь их олон янз байгаа. Тэгэхээр яг жудо бүхийн холбооны ерөнхий наримчгийн дараа бүх хот бол өөрийн байр суурийг илэрхийлсэн байдаг. Тэгэхээр бол ингэр харьцаанаас атгсан байрснаас бол тохой буюу тохоонд хүрж болно гэж бол дөрөндөө заасны дагуу бол Бразилийн бүхт бол ялалт өгсөн байгаа. Ингэснээр бол манай Сумья бол харамсалтайгаар ялагдсан. Сумьягийн хувьд Цумототой хийсэн барилдаан бас монголчуудыг нэлээд огшоос сайхан барилдаан болсон шүү дээ. Тийм, тэр барилдаан бол одоо IGB-с гаргасан юугаар бол олимпийн хамгийн шилдэг 10 барилдааны нэгээр бол шалгарсан байлээ. Тэгэхээр бол энэ бол өөрөө сэтгэл зүй сайтай тамирчин гэдэг нь бол хамгийн том нотолгоо. Өмнө нь бол тэр олон удаа ялагдсан тэр ялагдлаа бол олимпийн дэвжээнд бол мартаж гарч ирлээ. За ингээд Риогийн олимпийн жудо бүхийн төрөлд бол нийтээ 136 орны 390 жудооч өрсөлдсөн. Эндээс манай Монгол улс нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаараа бол одоо 15 дугаар байртаас медалийн чанар амжилтаараа ирмэлэгдсэн байна лээ. За тэгээд жудо бүхийн тэмцээний 4 дахь өдөр бол мэдээж хэрэг 8 дугаар сарын 9-ний өдөр эрэгтэйчүүдийн 81 кг олон улсын хэмжээний мастер Уганбаатар болон эмэгтэйчүүдийн 63 кг-д Мөнхцэн нар барилцсан. За үргэлжлүүлээд 90 кг-д Отгонбаатар болон эмэгтэйчүүдийн 70 кг Наран
жаргалаар ярилцсан. За энэ дээр 90 кг дээр онцолж ярих нь зүйтэй байх гэж бодож байна. Олон улсын хэмжээний мастер Отхон Баатарын хувьд бол үнэхээр дайчин маш сайхан барилдааныг үзүүлсэн. За харамсалтай медаль төрөхөд бол ердөө ганцхан алхам дутсан гэж хэлж болно. Тэгээ бас яг тэр барилдааныхаа үеэр нэлээд хүнд гэмтэл авч одоо Бразилд одоо мөрөндөө хагалгаанд орсон ба тийм. Тэгэхээр Отхон Баатар өнгөрсөн Чингис хаан Гран Прид бол Хятадын бүхийг ялж ирсэн манай үзэгчдээс санаж байгаа. Тэгэхээр энэ удаагийн олимпиад гэсэн бас ялаад хүрэл медаль авах бүрэн боломж байлаа. Тэгээ барилдааны эхэнд бол манай тамирчин бол шүрмсэн мөрний шүрмсэн тасарсан. Тэгээд улмаар бол өөрийгөө бол ингээ хурцлж барилцаар байгаа бол бүр бэртлээ бүр сэтрээсэн байна лээ. За 8 дугаар сарын 11-ний өдөр бол бас монголчууд жудо бүхийн төрөл дээр за тэрээс Монгол Улсын гаяа тамирчин Хөдөлмөрийн Баатар Түшинбаяр дээр нэлээд их найдвар тавьж хүлээсэн. За энэ өдөр бол мэдээж хэрэгтэйчүүдийн хасах 100 кг манай олимпиа авраг маань барилдсан. Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 78 кг долларын хэмжээний мэдрэл хамт дигнаар татамид гарсан юм а. Энэ хоёр тамирчны хувьд бол онцлогтой. 2008 оны Бээжингийн олимп, 2012 оны Лондонгийн олимп болон Риогийн олимпиад буюу одоо 3 олимп дараалал оролцож байгаа хоёр жудоч юм. Түшинбаяр аврагын тухайд бол өөрөө ч гэсэн бас медаль авч бүрийн ихтгэлтэй биш байгаагаа бас өмнө хэвлэл өгсөн ярилцлагуудаа бас дурдж ирсэн. Тэгэхээр бол ер нь би хийдгээ хийцэн тэгэхээр бол надаас бол тийм өндөр амжилт хүсээд хэрэггүй шүү гэдгээ бол бас илэрхийлж ирсэн бол өөрөө ч гэсэн бас энэ олимпик бол бас ямар хөө байхыг л төсөөж ирсэн байна л та. За тэгээд 8 дугаар сарын 12-ны өдөр нэмэх 100 кг Монгол улсын олимпийн багийн тугч шийсэн олон улсын хэмжээний мастер Тэмүүлэн Манттай гарч барилдсан юм а. За ингээд Монголын жудоочид энэ удаагийн буюу Риогийн олимпиад нийтдээ 13 оролцлоо. Эндээс 57 кг оролцсон. Монгол Улсын гаяа тамирчин Сумья мөнгө медаль хүртсэн. За хоёр тамирчин бол 5 дугаар орж ялгарсан. Хоёр тамирчин 5 дугаар байрт. За тэгээд түрүүн та бүхэнд хэлсэн энэ амжилтаар бол Монголын баг тамирчид нийтдээ 136 орноос бол амжилтаараа 15 дугаарт ирэмблэгцэн. За харин Риогийн олимпиад үзүүлсэн амжилтаараа Япон улсын баг тамирчид бол тэргүүлсэн. Тэд 1 алтан медаль, биш 3 алтан медаль, 1 мөнгө, 8 хүрэл медаль нийтдээ 12 медаль хүртсэн амжилттай байгаа. За тэгэхээр эндээс Монголын жудоочдод бол Монголын ард түмэн маш их найдвар тавьж исэн. За жудоочд одоо нэг медальтай ирлээ. Тэгэхээр одоо олимпиас медаль авах гэдэг бол үнэхээр амаргүй зүйл гэдэг бол хүн болгон мэдж байгаа. Гэхдээ 13 тамирчинтай оролцсон гэдэг утгаараа за дээрэс нь жудогийнхны амжилт төв дэлхийд маш өндөр байдаг. Чансаач дээгүүр олон тамирчинтай энэ утгаараа хүлээлт их байсан баг. Ер нь үүнээс жилийн амжилт гарах боломж олцоо байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ ийм амжилт үзүүлсэн одоогоо шалтгаан юу байгаа юм бол хараахан бас мэрэгжлийн холбоо нь болоод үндсэн шүгэгийн албанаас дүгнэлттэй буюу одоо тайлан гаргаж тавиагүй байгаа. Гэхдээ спорт сонирхогчид болоод спортынхан болоод бас янз янзын өнцгөөс янз янзаар тайлбарлаж байгаа. Үүний нэгдүгээрт нь жудогийн шигшээ багийнхны олимпиад оролцох тамирчдыг сонгосон одоо зарим нэг жин дээр бол буруу сонголт байсан гэдгийг хэлж байгаа. Ер нь бол жингийн сонголтын дээр хамгийн их хэрэгэлзээ төрүүлж байгаа жингүүд л эрэгтэйчүүдийн 73 кг байгаа. Ялангуяа 60 кг-д бол одоо залуу жудооч Зогтбаатарыг сойсон нь бол арай эрт. Ялангуяа дэлхийн авраг Болбаатар дэлхийн аврагын мөнгө медаль Таамар Түвшин хоёрын нэгийг нь бол олимпиад оролцсон бол арай туршлагатай бүхчүүд өндөр амжилт гаргах байлгүй гэж бол хүмүүс үзэж байгаа юм байна. Ялангуяа олимпийн дараа бол энэ шүүмжлэл бүр их бас хүмүүсийн донд яригдж байна. Тэгэхээр бас нэг зүйлийг ярихад бол одоо Зогтбаатарын ялагдсан Кимонжиуд бол Болбаатар гавьяд 2017 оны дэлхийн аврагчлалд хүрэл медаль төлөх барилдаанд ялагдчихсэн. Тэгэхээр бол бас үнэхээр манайхны бол илт илүү ялаад байдаг тамирчинд бол Зогтбаатар бол бас ялагдаагүй бас дурдж хэлхэн зүйтэй болов. Монгол Улсын боксийн шгшөөгийн тамирчид Риогийн олимпиад за түүхэндээ байгааг бас олоолаа оролцсон. Тэгэхээр анхудаа 6 боксч олимпиад оролцсон бас нэг том амжилт байлаа. За тэгээд 6 боксчноос олон улсын хэмжээний мастер Отхон Далай хүрэл медаль хүртэж за 1 5 дугаар байр 1 9 дугаар байр чалгарсан юм амжилтыг үзүүлээ. За Риогийн олимпиад бид нар оролцсонд бол 12 хоногийн өмнө манай боксны шгшөөгийн тэнд бэлтгэл хангагчтайгаа бэлтгэл хийсэн байгаа. Тэгээд цагийн зөрөө маш сайхан гарсан. Хэдий цагийн зөрөө гарсан ч гэсэн бас бүс нь өөр болохоор бас тамирчиунд бас баг зэрэг нөлөөлсөн баг. Тэгээд манай Монгол улсаас 43 тамирчин оролцсон. Тэгээд миний хувьд бол бас манай Монголын боксийн шгшөөгийн тамирчид бас чамгүй амжилт үзүүллээ гэж бодож байна. Тэгээд нэг хүрэл медаль, нэг 5 дугаар байр, нэг 9 дугаар байр хүртсэн байгаа. За энэс илүү оролцох боломж байсан. Гэхдээ
хараахан тэр боломжоо бас ашиглаж чадсангүй. Тэмцээн болгон дээр өөрийгөө дандаа сэтгэл зүгээр хурцлж яадаг. Тийм болохоор бас манай энэ Синшгч аваагийн шинжлэх ухааны албаны бас хамтарч ажилладаг л да. Тийм болохоор бас сэтгэл зүйн дээр бол нэг хайгаад ах юм байхгүй. Дэлхийн шилдэг тамирчтай бүгднтэй тулдаад үзсэн. Тийм болохоор рингэн дээр гараад угаасаа тамирчин болгоно л ялна гэж гарч байгаа. Тийм болохоор өөрийгөө цаа нэг сайхан бэлтгэл дээр байгаа юм шиг сайхан бүх юм гаргачих. Би бэлтгэлийг бол бүх юм гаргаж хийдэг л дээ. Тийм болохоор бэлтгэл дээр байгаа юм шиг л байж ирдэг. Гэл ер нь өөрийгөө хурцлаа гардаг л да. Тийм нэр олимп бол яг л миний бодлоор тийм ээ яг л нэг дэлхийн аврах шалгаруулах тэмцээн. Юм шиг л надад санагдсан. Тэгээд ТV-ийн дандаа од болсон сор болсон тамирчид бас тэр хүрээлэн байгаа орчин бас нэг Азийн надмар бас эндэл очиж лээсэн. Надад бол нэг тийм амир юу санагдаагүй л дээ. Бүр тасарсан санагдаагүй. Тэгээд манай дэлхийн боксing дэлхийн аврах шалгаруулах тэмцээн нөгөө ТV-ээс ирэх авч ордог болсон. Бас яг олимпиад адилхан яг нэг чинь 28 тамирч оролцсон. Тэгээд 15 оны дэлхийн аваргаар яг тэгж бид нар оролцсон. Тийм болохоор энэ Рио олимп бол яг л надад яг дэлхийн аварга юм шиг санагдчихсэн л да. Олимпийн хүрэл медаль авлаа гэдээ би бол сэтгэл бол ханаагүй. Тий. Би яагаад гэвэл би 3 дэлхийн аваргаар ороод. Тий. Бас харамсалтай медаль авч чадаагүй. Дэлхийн аварга медаль авч чадаагүй явж байна. Тийм болохоор ямар ч лээсэн өөрийнхөө зорилгыг биелүүлэх ёстой гэж өөртөө бас зорилго тавьсан байгаа. Тийм болохоор би 17 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр ямар ч лээсэн медальд хүрэх зорилготой. Тийм. Хэрвээ би Рио олимпиас медаль хүртэх юм бол би 20 оны олимпик бол зорино. За дээрэс нь бокс дээр нэмэт хэлэхэд бас Монголын шүүгч Риогийн олимпиад ажилласан. Тэгэхээр АИБА буюу олон улсын боксийн холбоос шүүгчдийг сонгон шалгаруулахдаа яг л тамирчид олимпик ирэх авдагтай адилмш нарийн шалгуураар явдаг юм байна. За манай Монголын багийн одоо боксийн шүүгчээр бол Хишгэгийн хас эрдэнэ шүүгч ажилласан АИБАгийн 3 хоттой шүүгч. За бүр олон улсын тэмцээнээс эхлээд ТV аврах шүүх эрхээ аваад, ТV аврагаас дэлхийн аврах шүүх эрхээ аваад, за тэндээсээ олимпийн эрх олох тэмцээн шүүх гэх мэтчлэн маш нарийн шат дараалтаагаар бол олимп шүүх эрхээ авсан гэдээ хэлж байсан. Мэдээж хэрэг өөрийн гэсэн шүүгчтэй байна гэдэг бол аль ч спортын төрөлд олон улсын тэмцээнд оролцоход яа харахгүй даваа тал болдог. Тэгээд отхон талаагийн бас олимпиад оролцсон тоглолтуудын талаар ярихад мөнгөн медалийн төлөө тоглосон тоглолт бол бас тоглолтын шүүлт бол нэлээ хүмүүсийн бас эргэлзээ төрүүлж байгаа тийм. Тэгэхээр бол бас энэ тал дээр бол отхон талаа ч гэсэн бас тухайн үед бол үнэхээр илүү их тоглож байгаа ялагдлаа гэдгийг бол илэрхийлж ирсэн. Дараагийн онцлог төрөл бол байд харваа. Тэгэхээр нэвтрүүлгийн ихэнх та бүхэнд хэлсэн Монголын баг тамирчдын салхийг хахалж одоо Риогийн олимпийг эхлүүлсэн төрөл бол байд харваа буюу олон улсын хэмжээний мастер ганц өгсөн юм а 8 дугаар сарын 5-ны өдөр бол байд харваа ганцаарчилсан эртээчүүдийн ганцаарчилсан харваа эхэлсэн. За нийтдээ энэ ганцаарчилсан харваа бол 8 дугаар сарын 5-наас 12-ны хооронд явагдсан байгаа. Тэгэхээр байд харваан тэмцээнд бол тэмцээн бол 4 төрлөөр явагддаг. За нийтдээ 128 тамирчин өрсөлдсөн байгаа. Манай тамирчны орж өрсөлдсөн одоо ганцаарчилсан харваанд бол нийтдээ 64 харваач оролцсон юм а. За дөрөв нь гэх юм бол ерөөсөй ойлгомжтой 70 метрийн зайд тамирчид 6 сумаар 12 цуврал харвна. За ингээд авсан оноогоор 1-ээс 64 хүртэлх байрт ирэмблэгдээд за хасагдах шатанд бол одоо 1-р байраар шалгарсан тамирчин 64-р байраар шалгарсан тамирчинтайгаа за 263 362 гихчлэн ингээд шууд хоорондоо тулж халз одоо харавдаг ийм төрөл байдаг. Тэгээд ганц төгс харуулж хувьд энэ удаагийн олимпиад оролцсон хамгийн Монголын багийн хамгийн ахмад тамирчин нар бол тамирч болж оролцсон байгаа тийм. Тэгээ дараа дараагийн олимпиас бас илүү олуулаа оролцоод илүү амжилт гаргана гэдэгт бол эргэлзэхгүй байгаа. Ер нь бас манайхан топ гэж нэрлээд байдаг одоо боксчудаа чөлөөч гэдэг юм уу буудлага гэсэн эдгээр төрлүүдээсээ өөр төрөлд анхаарал хандуулах цаг болсныг бас сайн энэ Риогийн олимп харуулсан гэж бодож байгаа. За мэдээч хэрэг бид буудлагын спортыг одоо онцлох гэж байна. Энд манай 3 эмэгтэй одоо буудагч бол Риогийн олимпиад ирэхээ авч оролцсон. Буудлагын тэмцээн 8 дугаар сарын 5-ны өдөр 10 метрийн хийн урт бууны тасалд олон улсын хэмжээний мастер Нандин Заяа оролцож
414.8 оноогоор 14 дугаар барьж чалгарсан. За яг энэ дасгалд бол 52 тамирчин цэцэрсэн юм а. За ингээд Нандин Заяагийн хувьд дахиад 8 дугаар сарын 11-ний өдөр бол одоо 2 дахь дасгалда оролцсон. За энэ нь бол 50 м 3 бариллаас тийм ээ 60 сум буудах дасгалд оролцсон. За энэ дасгалд бол нийтдээ 37 тамирчин оролцсноос олон улсын хэмжээний мастер Нандин Заяа маань бол 582 оноогоор 9 дугаар барьж чалгарсан амжилттай. За манай нөгөө хоёр тамирчид бол Монгол Улсын гавьяа тамирчин Хөдөлмөрийн Баатар Гүндгмаа олон улсын хэмжээний мастер Мөхцөлийн одоо ямар дасгалуудад хэрхэн оролцсон талаарх мэдээллийг одоо та бүхэнд үзүүлье. Рио 2016 Олимпийн наадмын буудлагын спорт гар бууны 25 м-ийн дасгалд Хөдөлмөрийн Баатар гавьяа тамирчин олон улсын хэмжээний мастер Гүндгмаа, олон улсын хэмжээний мастер Мөхцөл нар цэцэрсэн. Эхний 30 сумын дараах байдлаар олон улсын хэмжээний мастер Мөхцөл 22 дугаар байр, олон улсын хэмжээний мастер Гүндгмаа 35 дугаар байр чалгарсан. Үүний дараагаар дахин 30 сум буудсны дараа шигшээд өрсөлдөх тамирч тодорсон юм а. Нийт 60 сум буудсан урьдчилсан буудлагад олон улсын хэмжээний мастер Мөхцөл 580 оноогоор 11 дугаар байр, Монгол Улсын гавьяа тамирчин Гүндгмаа 579 оноогоор 12 дугаар байр чалгарсан. Ийхүү манай хоёр тамирчин финалд чалгарч чадлагүй тэмцээнээ дуусгасан. Үргэлжлүүлээд үзэгч та бүхэнд усан цэлэлтийн мэдээллийг хүргэх гэж байна. Тэгэхээр усан цэлэлтээр бол манай эрэгтэй эмэгтэй хоёр тамирчин Риогийн Олимпиад урилгаар оролцсон. За усан цэлэлтэд бол Олимпийн наадмын бас хамгийн их үзэгчтэй спортын тоонд 109-оор ордог. За Риогийн Олимпийн усан цэлэлтийн тэмцээнүүд Олимпик акватик цэнгэлдэх хүрээлэн 8 дугаар сарын 6-аас 13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. За тэмцээнд эрэгтэй эмэгтэй сэлэгчид нийтдээ 17 төрөлд бол хурд хүч аяас чадвараас сорьсон юм. За нийтдээ бол Риогийн Олимпийн усан цэлэлтийн тэмцээнд 900 сэлэгч бол оролцсон гэсэн ийм тоон статистик мэдээ гарсан байна. За тэр дунд бол манай хоёр тамирчин дүлгөөн болон 9 унаар байсан юм а. Рио 2016 Олимпийн наадмын усан цэлэлтийн төрөлд манай улсаас дүлгөөн болон 9 унаар өрсөлдсөн. Дүлгөөний хувьд эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөж 60 дугаар байранд орсноор тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин Риод өрсөлдсөн Монголын баг тамирчны хамгийн залуу тамирчин болох 16 настай Юсү эмэгтэйчүүдийн 50 м-ийн өрөөр даллах төрөлд өрсөлдсөн. Тэрээр өөрийн гараандаа 2 дугаар байрт орж Монгол улсын рекордыг 28 секунд 40 дойл болгож шинжилсэн. Энэ төрөлд нийт 88 тамирчин хурд хүчээ сорьсноос манай сэлэгч 53 дугаар байрт орсон мөлий. Исүгийн хувьд өртсөн шатанд эхний 16 чалгарсан бол хагас шигшээ чалгарх байсан. Тэгвэл Риогийн Олимпийн усан цэлэлтийн эрэгтэйчүүдийн 100 м-ийн эрвээхий цэлэлтийн төрөлд Сингапурын тамирчин Жозеф дөрүүлж дүүлэн тарьсан. Тэрээр өнөө цагийн хамгийн шилдэг тамирчин Майкл Фелпс тэргүүтээ шилдэгүүдийг ардаа үлдээсэн юм а. Одоо 21 настай тэрээр хагас шигшээд 50-83 секундын амжилт гаргаж твийнхээ рекордыг шинжилсэн. Улмаар шигшээ уралдаанд 50-39 секундээр Олимпийн рекордыг тогтоосон. Энэ төрөлд өмнөх дээд амжилтыг Майкл Фелпс 50-58 секундын амжилтаар эзэмшиж байсан юм а. За дараагийн ярих төрөл бол хөнгө атлетик буюу марафон. Тэгэхээр марафоны төрөлд манай эрэгтэй 3, эмэгтэй 2 марафонч бол Риогийн Олимпиад эрхээ авч оролцсон. За тэд 5 маань бол тавуулаа үүргийн амжилтаа биелүүлж бүгд амжилтаа оролцож замаа дуусгасан. За марафон бол мэдээж хэрэг тамирчтаас маш их тэсвэр төвчээр бүх зүйлийг шахавдаг маш хүнд төрөл байдаг. Тэгээ замаа дуусгана гэдэг нь өөрөө маш том амжилт байдаг юм а гэдэг дэлхийн спортын ертөнцийн ярьдаг. За эмэгтэй марафонд нийтдээ 147 тамирчин 42 км замыг туулахад 139 барианд орж үлдсэн нь бол бас замаа дуусгах чадаагүй гэсэн юм үзүүлэлт байгаа. За манай тамирчин Мөнх Заяагийн хувьд бол 2 цаг 43 минут 55 секундын амжилтаараа 72 дугаар байрт бичигдсэн бол Отхон Баярын хувьд 2 цаг 45 минут 55 секундын амжилтаараа 85 дугаар байрт тус шалгарсан. За эрэгтэй марафоны төрөлд бол 80 орны 155 марафонч оролцсон. За энд бол Кени марафонч 2 цаг 8 минут 44 секундын амжилтаараа Риогийн Олимпийн алтан медалийг хүртсэн. За манай 3 марафонч бол замаа амжилттай дуусгаж тодорхой хэмжээнд өөрсдийн тавьсан зорилгоо биелүүлсэн юм. Рио 2016 Олимпийн наадамд оролцсон Монголын 43 тамирчны төлөөлөл болох олон улсын хэмжээний мастер Сэрод, Гантулга, Бямбжав нар марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн. Тэдний уралдаан Монголын цагаар 8 дугаар сарын 21-ний өдөр болсон. Манай улсын 3 марафончдын байр эзэлсэн байдлыг танилцуулбал Монгол улсын гавьяа тамирчин Сэрод 2 цаг 24 минут 26 секундын амжилтаар 92 дугаар байр. Олон улсын хэмжээний мастер Гантулга 2 цаг 27 минут 42 секундын амжилтаар 107 дугаар байр. Харин Бямбжав 2 цаг 36 минут 14 секундын амжилтаар 130 дугаар байрт шалгарснаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэгвэл энэ төрлийн алтан медалийг Олимпийн хүрэл медаль Кенийн тамирчин Кипког хүртсэн.
Мөнгөн медалийг Этиопийн Песа хүртсэн бол хүрэл медалийг Америкийн нэгдсэн улсын тамирчин Гален хүртснээр марафон гүйлтийн тэмцээн өндөрлсөн юм а. За дараагийн төрөл бол чөлөөт бүхийг бид онцлон ярих гэж байна. За чөлөөт бүхтэй холбоотой маш олон мэдээлэл байгаа, маш олон үйл явдал болсон. За мэдээж хэрэг Монголын эрэгтэй чөлөөт бүхий шгшээгийн тамирчид бол Олимпиад одоо эрх авч оролцдог болсноос хойш түүхэндээ анх удаа бүтэн багаараа буюу 6 тамирчин Риогийн Олимпиад оролцсон. За эмэгтэй бол харин 4 тамирчин. Нийтдээ чөлөөт бүхий спортоор 10 тамирчин Риогийн Олимпиад хүч үзлээ. За ингээд тамирчид маань бас Монголын ард түмний хүч хүлээж байсан амжилтуудыг хараахан гаргаж чадаагүй. За ерөнхийдөө бас хариуцлагагүй барилдаануудыг хийсэн ч гэж хэлж болно. Хамгийн их найдвар тавьж исэн эмэгтэй тамирчин гэх юм бол мэдээж хэрэг дэлхийн хошоо авраг Олимпийн хүрэл медальт Бат Цоронзон болдын Бат цэцэг байгаа. За Бат цэцэг аюут маань харамсалтайгаар бэлтгэл дээр гимтсэн. За мөрөндөө гимтэл авсан. За яг үнэхээр зовиртой байгаач барилдааны үеэр харагдчихсэн. Ингээд монголчуудын хүсч хүлээж байсан тэр амжилтыг гаргаж чадаагүйгээр ингээд өндрөөсөн. За бусад тамирчид ч гэсэндээ бас нэлээд тийм сул барилдаануудыг хийж ирснийг бол одоо хүн бүхэн харсан. Риогийн Олимпийн хамгийн сүүлийн өдөр Монгол Улсын гавь тамирчин Мандах наран маань тун сайхан барилдаа үзүүлсэн. За харамсалтай нь бас харах медаль авч чадсангүй. Ер нь бол зүүчгсэн байсан хүрэл медаль алдсан гэж хэлж болох бах. Тэгээ Мандах нарангийн барилдаан дээр олон зүйл ярих нь илүү золоо. Ер нь тэр медаль одоо бол манайх лойр дуусна уугүй юу гэдэг дээр бол хоёр тал одоо нэг хэсэг болсон талцаад ингэ байж байгаа. Ер нь дэлхийн хүчирхэг мэдээллийн агентлагууд за маш олон орны багш тасгалжуулагч нар бол монголчуудыг дэмжиж одоо Монголын хоёр багшийг дэмжсэн юм сэтгэгдлүүдийг одоо олон нийтийн сүлжээгээр маш ихээр гаргаж байна. За яг Мандах нарангийн медалийг одоо лойр дуусна гэж хоёр багш эсэргүүцэл илэрхийлсэн нь бас дэлхийн спортын ертөнцийг шуугуулсан юм үйл явдал боллоо. Тийм. Яг Мандах нарангийн барилдааны шүүлтийн тухайд бол одоо зөвхөн гадных гэлтгүй монголчуудын хувьд ч гэсэн бас талдсан байдал бол нэлээд байна. Тэгэхээр зарим хүмүүс бол яалтч одоо барилдаан дуусны дараа бол торгосон буруу гэж үзэж байхад бол зарим хүн бол одоо барилдаан дуусны дүрмийн дагуу болсон. Гол нь тэр дүрмэн дээр бол нэлээд эргэлзээтэй асуудлууд үүсэж байна. Барилдаан дуусны дараа торгосон хэрвээ торгох бол заавал барилдааныг үндсэн цаг дуусахаас өмнө зогсоогоод тэгээ торгуул юм уу сануул өгөх ёстой гэж бол Мандах наранд төдөг шгшээ яваагийн тамирчид бол үзэж байгаа бол өнөөдөр бас Олимпийн зэрэглэлийн шүүгч Төмөр Батар бол бас өөрийн энэ барилдааны талаар үзэл бодлоо илэрхийлсэн байлээ. Тэрээр бол одоо барилдаан дуусахаас 30 секундын дотор бол өрсөлдөгчөөсөө илт зугтах юм бол шууд торгоно гэсэн тийм дүүрэн байдаг. Тэр дүрмийн дагуу бол Мандах наран торгосон. Тэгээд бол манай тамирчин бол харамсалтайгаар ялагдсан гэж бол тайлбарласан байлээ Мандах нарангийн барилдааныг. За яг энэ тухай Монгол Улсын гавь тамирчин Мандах нарангаас өөрөөс нь тодруулга авсан. Мандах нарангийн хувьд бол 18 жил чөлөөт бүхий спортоор хичээлж байгаа. Хизээ ямар үед хэрхэн яаж баяр тэмдэглэх, яаж барилдаанаа дуусгах гэх бүх зүйлийг би өөрөө маш сайн мэднэ гэдэг тайлбарыг өгч байсан юм. Үзэгч та бүхэн за Монгол Улсын гавь тамирчин Мандах нарангийн одоо тодруулга ярианд анхаарлаа хандуулна. Би 18 жил буюу насныхаа талаас л үг энэ дэвжин дээр гаргаж хөдөлмөрлөж өдрийн 6 цагийн хөдөлмөр хийж ингэж хичээлж байна. Энэ хугацаанд мэдээж дөрмөн одоо цаг хугацаа юу гэдэг нь те бүгдийг л бид нэр бэлдэж хийж байгаа. Би бол дөрмөө мэдэхгүй байна гэж мэдээж байхгүй. Чөлөөтгийн дөрмөн дээр бол сүүлийн 3 секунд санал өгсөн ч хоёр шүүгч хэрвээ дэмцсэн бол торгох хэрэгтэй. Гэхдээ цаг дуусахаас өмнө шүглдэж цосоод 59 гэхэд торгосон бол энэ бол 409 хэрэг байсан. Тийм биш. Одоо танаас харж байгаа бах тэр телевизч вэ, зургийн бичлэгч вэ 6 минут 00 гээд цаг дууссан бахад 7-6-аар миний ялсан харьцаа тийм байж харагдаж байгаа ч тий. Энэ үйл явдалтай холбоотойгоор дэлхийн бүхий нэгдсэн холбооноос Монголын чөлөөт бүхий холбоог буюу Монголын баг тамирчдыг тэмцээнд бүх насны тамирчдыг нь тэмцээнд оролцох эрхийг нь төтгөлцүүлсэн юм маш харамсалтай үйл явдал бас болоод байна. Тэгээ дэлхийн бүхий нэгдсэн холбооны зүгээс бол 8 дугаар сарын 25-ны өдөр Монголын чөлөөт бүхий холбоонд маш нууцлалын зэрэгтэй захиа илгээснийг бол Монголын чөлөөт бүхий холбооны хан
одоо олон нийтэд мэдээлсэн хэвлэлийн урал зарлаж тэгээд дэлхийн бүхий нэгдсэн холбоо юу гэж үзсэн бэ гэхээр Монголын одоо хоёр дасгалжуулагчийн хийсэн үйлдэл дэлхийн бүхий нэгдсэн холбооны нэр төрийг гутаасан ийм үйлдэл боллоо. Тиймээс яг одоо мөрдөж байгаа дүрм журмынхаа дагуу хариуцлагын тухай журмынхаа дагуу танаа одоо холбоонд хариуцлага тооцож байна гэдэг зүйлийг илгээсэн байгаа. Ингээд үзэгч та бүхэнд дэлхийн бүхий нэгдсэн холбооноос Монголын чөлөөт бүхий холбоонд илгээсэн тэрхүү захидлын агуулгыг Монголын чөлөөт бүхий холбооны дэд ерөнхийлөгч Сумын Азар олон нийтэд одоо хүргэснийг үзүүлье. 2016 оны 8 сарын 25-ны өдөр Монголын чөлөөт бүхий холбооны хүндэт ерөнхийлөгч хүндэт ерөнхий нарийн бичиг ийм дарга нар танаа Дэлхийн нэгдсэн бүхий холбооны сахилга бат болон маргаан шийдвэрлэх журмыг зөрчсөн хариуцлага хүлээлгэх тухай мэдээллийг танаа холбоонд албан ёсоор хүргүүлж байна. 2016 оны 8 сарын 21-ний өдөр Монголын чөлөөт бүхий холбооны хоёр дасгалжуулагч барилдааны дараа шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн дэвжээн дээр гарч зогсгүй зүйд нийцэхгүй үйлдэл гаргаж сахилга батын журмыг зөрчсөн болно. Тэдний энэхүү бүдүүлэг үйл хөндөгдсөн үйлдэл нь Дэлхийн нэгдсэн бүхий холбоо болон спортын нэр хүндийг гутаасан болно. Маш олон тооны хүн энэхүү үйлдэл ингэрч болсон бөгөөд олон улсын олимпийн хорооноос сөрөг сануулгуудыг өгч байна. Иймд хэд хэдэн дүрмийн заалтыг тухайлбал холбооны нэр хүнд ашиг сонирхлын зөрчих тухай дүрмийн 5 дугаар заалт болон зохисгүй үйлдлийн тухай 8-ын 2 дугаар заалт зэрэг зөрчсөн гэж үзэж та бүхэнд албан ёсоор хариуцлага тооцож байна гэд чөлөөт бүхий холбоонд хариуцлага тооцсноо ингээ хүргүүлж байгаа. За заалт 19 болон эдгээр үйлдлийн ноцтой байдлыг үндэслэн энэхүү хэргийн эцсийн шийдвэр гартал хаалт нэгээд энэхүү албан бичгийг хүргүүлсэн өдрөөс хойш хаалт хагаад Монголын чөлөөт бүхий холбоог Дэлхийн нэгдсэн бүхий холбооны албан ёсны хуваарьд багтсан олон улсын ямар ч тэмцээнүүдэд ямар ч төрлөөр аль ч насны ангилалд оролцуулахыг төдөлзүүлж байна. Та бүхэн 7 хоногийн дотор 2016 оны 9 сарын 1-ний дотор өөрийн байр сууриа бичгээр мэдэгдэн хүргүүлэх эрхтэй болно. Танаа холбооны бичгээр үйлдсэн мэдэгдлийг Дэлхийн нэгдсэн бүхий холбооны спортын шүүгт хүлээлгэн өгөх ба тэрээр бүх баримтан дээр тулгуурлан эцсийн шийдвэр гаргана. Хэрвээ дээр дурдсан хугацаанд албан ёсны хариу ирүүлээгүй тохиолдолд та бүхний хариуцлагыг хүлээн авсан тооцноо гэсэн ийм одоо албан бичгийг хүргүүлсэн байгаа. За тэгээд дэлхийн бүхий нэгдсэн холбоо бол ер нь Монголын одоо бас чөлөөт бүхий холбоо энэ хоёр дасгалжуулагчтай ямар хуу хариуцлага тооцох, ямар байр суурьтай байгаа юм гэдгийг харахыг зорьсон юм шиг байгаа. Тэр захианда та бүхэн 9 сарын 1-ний дотор бидэнд хариу тайлбараа үзүүл. Ирвэл бид нар та нарын тайлбарыг харж агаад бүх материалыг цуглуулад Дэлхийн бүхий нэгдсэн холбооныхоо спортын шүүхэд өгнө. За танаа холбоог чухам хэдий хэр хугацаатай яаж шийдэхийг манай спортын шүүхээс шийдвэрлэнэ гэсэн юм илгээсэн байсан. За ер нь бол Дэлхийн бүхий нэгдсэн холбооны одоо баримталж байгаа хариуцлагын тухай тэр ёс зүйн дүрм журамд нь бол одоо ийм хэдэн заалтууд дурдсан байгаа та бүхэн сонссон. За ийм тохиолдолд бол тухайн чөлөөт бүхий холбоо 3 хүртэл жилийн хугацаатай бүх насны ангиллын тамирчдыг тэмцээн уралдаанд оролцуулах эрхийг нь хасдаг. За одоо журам зөрчсөн багш нарыг 1000-аас 100000 швейцар франкаар торгох мөн 3 хүртэл жилээр эрхийг нь хасах юм хариуцлага хүлээлгдэг журамтай юм байна лээ. Тэгэхээр Дэлхийн бүхий нэгдсэн холбоо харахаа одоо эцэслэж энэ ямар хариуцлага тооцоолох гээд байгаагаа хэлээгүй байгаа. За тийм учраас Монголын чөлөөт бүхий холбоо Дэлхийн бүхий нэгдсэн холбоонд хариу тайлбараа ирүүлэхээс өмнө удирдах зөвлөлөө 2 удаа хуралдуулсан байгаа. Ингээд 2 удаа хуралдуулахдаа нэг хурлыг нь бол өргөтгсөн хэлбэрээр буюу одоо шүүгчдийн зөвлөл, мэргэжлийн зөвлөл гэх мэтчлэн маш өргөцгөн бүрэлдэхүүнтэй хийж 2 шийдвэр гаргасныгаа бол бас танилцуулсан. За тэр ямар 2 шийдвэр байсан бэ гэхээр нэгдүгээрт нь бол мандах нарангийн лоурдусан гих медалийг одоо спортын арбитрийн шүүхэд зарга үүсгэж одоо хөөцөлдөх үү гэдэг дээр ажлын хэсэг байгуулсан. За энэ ажлын хэсэг бол олимп шүүжсэн шүүгчдийн бүрэлдэхүүн, олон улсын эрх зүйч гэсэн юм бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм байлээ. Гэхдээ энэ ажлын хэсэг бол шууд одоо спортын арбитрийн шүүхэд хандна гэсэн үг биш. Эхлээд мандах нарангийн барилдааныг үзнэ, дүгнэлт гаргана. Хэрвээ бид цаашдаа зарга үүсгэх одоо үндэслэл байна гэж үзэх юм бол цаашаа заргалтна гэж байгаа.
Тэгээ тэр гаргасан одоо ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг удирдах зөвлөлд танилцуулаад тэндээс нэг шийдвэр гаргахаар ийм ажлын хэсэг байгуулснаа хэлсэн. За нөгөө нэг шийдвэр нь бол чөлөөт бүх сонирхогчд болоод одоо спортод хайртай, энэ спортод зүрх сэтгэлээ зориулсан олон хүний бас дургүйслийг төрүүлсэн үйл явдал болсон. Юу вэ гэхээр одоо эсэргүүцлээ илэрхийлсэн хоёр багшийг Монголын чөлөөт бүхий холбоо эрхийг нь 2 жилийн хугацаатай хасах шийдвэр гаргасан байгаа юм. За яг энэ шийдвэрийг хэрхэн гаргасан талаарх одоо удирдах зөвлөлийнхөө дүгнэлтийг холбооны дэд ерөнхийлөгч Сумын газар танилцуулсныг одоо үзүүлье. Дэлхийн бүхий нэгдсэн холбооны 2016 оны 8 сарын 25-ны өдрийн хариуцлага хүлээлгэх тухай албан тоот ирүүлсний дагуу 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдөр болсон Монголын чөлөөт бүхий холбооны удирдах зөвлөл болон мэрэгжлийн зөвлөл, шүүгчийн зөвлөлийн өргөдгсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж дараах шийдвэр гаргаж байна. 1. Риогийн Олимпийн наадмын үеэр 65 кг хэмжээнд хүрэл медалийн төлөөх барилдааны дараа Монголын хоёр дасгалжуулагч шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн дэвжэн дээр зохисгүй зан үйлдэл Дэлхийн нэгдсэн бүхий холбооны нэр хүнд ашиг сонирхлын эсрэг ёс зүйн бүдүүлэг алдаа гаргасан Цэрэнбаатарын цогт баяр, Бямбирэнчингийн баяраа нарыг Монголын чөлөөт бүхий холбооны ёс зүйн дүрмийн 8-6-ад шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн өөрийн санал гомдлоо ганцаар болон бусдыг урайлан олон нийтийн дунд зүй бусаар илэрхийлэхийг бүгчүүд, тамирчид, дасгалжуулагч багийн ахлагчнарт хатуу хориглоно гэсэн заалтыг тус зөрчсөн тул хариуцлага тооцож байна. Монголын чөлөөт бүхий холбооны ёс зүйн дүрмийн 11-д тэмцээн уралдаанд оролцох буюу дасгалжуулах эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар хасах буюу онцгой тохиолдолд төлөвлөжүүлэх гэсэн заалтыг зөрчсөн тул хоёр дасгалжуулагчийн олон улс болон дэлхийн дотоодын бүх тэмцээн ямарваа нэгэн чөлөөт бүхий үйл ажиллагаанд орох эрхийг үүгээр мэдэгдэж хасж байна. Монголын ард түмэн 3 сая ард түмэн намжтай хүлээж байсан. Энэс Монголын чөлөөт бүхий холбооноос амлалт амжилтандаа бас хүрч чадсангүй. Энд нөгөө л яриад байдаг. Ард түмний хөрөнгөөр спорт хайртай хүмүүсийн хөрөнгөөр одоо явж байдаг спорт дээр чигээр. Тэгм учраас миний би Монголын чөлөөт холбооны ерөнхийлөгч өдөр цуглын хүмүүстэй хамтраад хандаад Монголын ард түмнээс нь уучлах гэж завсчих. Та уучлаарай. За энэ Монголын чөлөөт бүхий холбооны удирдлагууд уучлалт гуйсан нь бас сонин содон үйл явдал ялаа. Монголын ард түмэн болон спорт сонирхогчид зарим нь бол огт таашааж хүлээж авахгүй байхад зарим нь үнэхээр шинэлэг зүйл гаргаж ирлээ. Монголын баг тамирчид Монголын спортын холбоод хизээж урд өмнө ингэж уучлалт гуйж байгаагүй гэдэг зүйлийг бол бас ярьж байгаа юм. Хоёр дасгалжуулагчийг 2 жилийн эрхийг хасныг бол хүмүүсээс өөрөөсөө хараад өгнж байна. Ихэнх хүмүүсийн үдэж байгаагаар бол одоо хоёр дасгалжуулагчийг ингэж хасснаар Мандах нарангийн барилдааны хүрэл медалийн төлөөх барилдааныг бол нөгөө шүүлтийг бол хүлээн зөвшөөрж байгаа хэрэг боллоо. Спортын арбитрийн шүүгч цаашдаа хандах тэр үе таалгыг бол энэ шийдвэрээр бол хаалаа гэж бас ихэнх хүмүүс үзэж байгаа. Холбооны гаргасан шийдвэртэй шгшаагийн хоёр дасгалжуулагч огт одоо санал нийлэхгүй маш их гомдолтой байгаагаас илэрхийлсэн юм аа. Би бол одоо энэ бүхэд бол 26 жил зүтгэсэн хүн байгаа. Одоо цагт баяр маань ч гэсэн мөр зэрэгцэн зүтгэсэн байгаа. Энэ илгээрээ хэвдсэн байсан Монголын эрэгтэй чөлөөт бүхий багийг 22 жил 6 медаль, дэлхийн 6 медаль авдаг байсан бол 4 жил дотор дэлхийн 6 медалыг авах болж бүр цаашлах юм бол хүн төрөлхтний гаригийн энэ албан ёсны наадмын хүрэл медалыг Мандах гавьяа тамирчин шав Мандах нарангаараа авахулж чадсан энэ хөдөлмөр зүтгэл тэгээ шавийнхаа төлөө зүтгэсэн зүтгэл энэ бүх юмыг одоо ингэж хормын төдийд ингэж өгүүлсгэж байхгүй болгож тэр байтга хүний эрхийг одоо ингэж хасж байгаад бол маш гомдолтой байна. Үнэхээр маш гомдолтой. Энэ уучлал гуйж болохгүй юм байгаа маа. Биднээс уучлал баяраа өгч бид хоёр буруу юмнэлөө тэмцээд гэдэг юм уу? Баяраа өгч бид хоёр булхайлын шүүлт гарааг бол бид хоёр хувцас тайлахгүй. 5 минут 59 секунд манай бүхийг торгоод ялгадл өгсөн бол бид хоёр дүрмээ бариад тэндээс л буугаад байна. Зогсоож яваалаа. Зогсоогоо торгосон бол тийм биз. Тэгэхээр энэ дээр бол ердөөсөө бид нар хэрвээ эдгээр өөрсдөө нэг арга сэдээд байна. Дэлхийн бүхий холбоо буюу Монголын чөлөөт бүхий холбоо хоорондын тохироо явагдчихж болно. Хил амгууд арыг 2 багшаар нь туг загчих гэсэн. Дээрээс нь эднүсийн тэрний цаас санаа нь бол 2 багшийг шийтгэсэн дүртэй чөлөөт бүхийг аварж үлдээ гээ уучлал гуйлгаад бичигээ уулж хагаад Мандах нарангийн медалийг
хүлээн зөвшөөрөхгүй дахиж хөөцөлд ямар ч ирэхгүй болгочихж байгаа байхгүй. Бодоод үзэхэд бид нар буруугаа уучлаагүйгаа бидний буруу байж байвал бид нар медалигаа төлөө заргалдаж чадах уу? За Монголын баг тамирчид Риогийн Олимпиад спортын 9 төрөлд 43 тамирчин өрсөлдсөн. За 9 төрлийн нэг нь бол хөндийг өргөлт байлаа. Хөндийг өргөлтийн төрөлд бол манай эмэгтэй тамирчин яах аргагүй бас дэлхийд хөндийг өргөлтөөр монголчууд юм чаддээ шүү гэдгийг батлаад харуулад ирсэн гэж бодож байгаа. За энэ бол олон хэмжээний мастер Азийн аврах анх цэцэг. Анх цэцгийн тухайд бол одоо энэ жил 18 настай Олимпиад анх удаа оролцлоо. Ер нь хөндийн өргөлтийн спортоор бол одоо 8 дахь жилдээ хичээлж байгаа. 2014 оны дэлхийн аваргад бол 10 дугаар ойр, 2015 оны дэлхийн аваргад хүртэл 8 дугаар ойр шалгарсан. Энэ нь бол одоо Монголын хөндийн өргөлтийн тамирчдын бол хамгийн том дэлхийн аваргад үзүүлсэн бол хамгийн том амжилт байгаа. Учир нь бол одоо Монголын хөндийн өргөлтийн тамирчдаас Баярмаа Говьт бол хамгийн өндөр амжилттай буюу 10 дугаар ойр шалгалсан амжилт үзүүлсэн. Тэгээд анх цэцгийн хувьд бол энэ жилийн Азийн аваргад бол төрүүлж Монголын эмэгтэй төвчдээс анхны төрөг бол өгсөн байгаа. Улмаар бол манай эмэгтэй тамирчид Азийн аваргад 8 дугаар өрч шалгарснаар бол Олимпийн эрх авсан. Тэгээд хөндийн эрхлэлтийн тухайд бол тухайн эрхийг багаараа авч иж хэнийг оролцуулахаа бол холбоо дасгалжуулагч нар өөртөө шийдэж сонгодог байгаа. Улмаар бол анх цэцгийг энэ удаагийн Олимпиад сойж бол анх цэцэгч бол ард түмнийхээ шгшээгийн хамт олонныхоо итгэлийг алддаг бол амжилттай оролцоод ирлээ. За мөн эрэгтэйчүүдийн 56 кг-д олон хэмжээний мастер чагнаад орж бас хүч үзсэн. За дараагийн төрөл бол таеквондо. Тэгэхээр таеквондогийн төрөлд бас Монгол улс одоо дэлхийд үнэлэгдэх хэмжээний шилдэг тамирчинтай болцсон юм байна. Энэ төрлөөр бид бас илүү ихийг үзүүлж чадах юм байна гэдгийг олон хэмжээний мастер Тэмүүжин харуулж чадсан гэж бодож байна. Эрэгтэйчүүдийн 68 кг хэмжээнд Тэмүүжин өрсөлдөж Олимпийн дэвжээнд одоо шилдэг 8 үлдлээ. Цаашдаа 4-д үлдэж за медаль авах боломж юу нь маш ойрхон байсан. Ингээд Тэмүүжингийн ярилцлаад анхаарлаа хандуулна. Эхний учраа маань дэлхийн ранкаараа одоо 3-т байгаа тамирч маань байсан. Сүүлийн үед юу нэлээд гарч ирж байгаа. Дэлхийн аваргын хүрэл медальтай тамирчтай байсан. Тэгээд маа тэквондо спорт нь ранкаараа толгоолсон хүмүүс тамирчид нь нөгөө нэг ранк жоохон доогуур байгаа тамирчтай нэгээрээ зогдож очдог. Нэг үед тэгээ 3 дээр очиод эхний учраагаа ямарчсан тоглосоор хагаад эцсийн мөчд бүх оноогоо бариад татсан. 10 секундэд маш олон оног маш хурдан нөхөж чадсан. Тэгээ тэр үед дутуу байж байхдаа өөрийгөө бас хэрхэн хурцлсан. Яаж юу н тоглоё гэж бодсон. Тэгээ ер нь бол өөрийнхөө одоо миний хувьд бол ер нь 3 үеийн турш зогсолтын урагшаа дайрж ер нь нөгөө тамирчтайгаа жоохон ядрааж цуцааж тоглох тийм тактик баримталдаг. Техний үедээ гараад ер нь жоохон дивжээ жоохон альтргаатай өөрхийн тоглолтыг гараад бие жоохон барьсч юм тийм байсан. 2 дугаар үеэс овоогайг болоод 2 дугаар үеэс тоглолтоо ер нь гайгүй эргүүлээд 3 дугаар үе дээрээс ер нь тэгэл нөгөө тамирчид ер нь жоохон сууж байгаа нэлт мэдэгдэл эцээ хүртэл өөрхийн тоглолтыг гаргаж тэгээ ярьсан хожсон. Тэквондогийн тэмцээн явагдчихсан ордон даяараа манай Монголыг дэмжиж чамайг дэмжижсэн. Тэгээ тэр бол мэдээж хэрэг тоглож байхад аюулгүй тос сонсогдчихсэн баг та их урам авчихсан. Тийм юм мэд сонсогдчихсэн. Нөгөө тамирч бас надаас ер нь жоохон нэлээд өндөр байсан болохоор хүмүүс тэгэл наахны жоохон дэмцсэн баг. За тэгээд 8-д үлдсэн. 8-д үлдээд Испантай Олимпийн авраг дэлхийн бас мөнгөтэй байлуу. Хош аврагч байлуу тийм мундаг аюул сайн тамирч байсан. Тэрнтэй яаж тултах холоог харж исэн. Бас л яалах боломж дүүрэл харагдчихсэн. 7-4-өөр дууссан тий. Тэрэн дээр юун дээр алдаа гарсан гэж бодож байна. Тэр тоглолтын дээр эхнээсээ л бас жоохон тактик алдаа гаргаад сүүлийн мөчд оноогоо тэнцвүүлэх үг нь толгой түшгэлтийг хийсэн бол бас шүүгчнэр маань харах оноо өгөөгүй. Тэр үг нь нүрийн эсгийн оног үг нь шүүгчнэр өгдөг байгаа. Бус хэсэг нь бол ер нь электрон автоматар гардаг. Тэр үед шүүгчнэр оноо өгөө бас заргалдах картч байгаагүй тэгээд хамсалтайгаар тэгээд оноогоо барьж чадлаа ажигдсан. Тэр ялтын дараа байдал нөхцөл байдлаа уур амьсгал яаж мэдрэгдэжсэн бэ? Ер нь бол монголчууд ямар байдгийг юм бол мэдрүүлж чадсан. Тэгээ Мексикийн тамирчтай тоглолтод бол Мексикт одоо ер нь бол топ 2 спортын нэг нь бол тэквондо, нөгөөт нь хөл өмбөг. Тэгээд магадгүй тэр тамирчиндаа ер нь их ихтгэл найдвар өгж ирсэн байх гэж бодсон. За Монголд ирээд эх орн нь тэгээ хамт олон хэрхэн хүлээж авав? Тэгээд Монголд ирсэн ч хүмүүс
медаль авсан юм шиг хүлээж авсан л та. Гэхдээ миний хувьд бол ер нь аагүй учраас дараагийн олимпиад бол ер нь өөрийгөө сайн бэлтээ гэж бодсон. Тэгээд холбооны удирдлагууд маань бас холбооны удирдлагууд маань дуудаж уулзаа бас урамшуулсан байгаа. Бэлтгэл хангагч хэр хүрэлцээтэй. Тийм ер нь бус дорны дамжтыг бодвол бэлтгэл хангагч тамирч цөөхөн заал тархимын хувьд ч гэсэн яг гişагийн заал байхгүй. Багшийнхаа тэр клубын заалны цаг заваар бэлтгэл сургалтаа хийдэг. Тэгээд мэржлэн багшлонгосоос багш авчирсан ч гэсэн ер нь эхний жилүүдэд багш маань өөрөөсөө байр тэр цалингийн өгч ийсэн. Одоо тэгээд ер нь бус гişагийн төрлүүдийг бодвол тамирчид ер нь бол жоохон цөөхөн. За үзэгч та бүхэнд нэмэлт цаг нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаараар Рио 2016 зуны олимпийн 31-р наадамд Монголын багц тамирчдын оролцсон байдлыг ерөнхийдөө таймлан үзүүлээ. Надтай хамт Eagle-ийн мэн сайтын спортын сэтгүүлч Буяндаалаа ажилласан. За Буяндаалаа манаас Риогийн олимпийн туршид та бүхэндээ мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхаа хүргэж байсан. За эцэстэн дүгнэлт хэлээд Монголын багц тамирчид Риогийн олимпиад одоо том хангалтгүй оролцлоо. Одоо олон хүний үзэж байгаа спортынхны ярьж байгаагаар бол ямар ч сэтгэл зүйн бэлтгэл алга сүүлийн 2 секундэд, сүүлийн 10 секундэд, 20 секундэд төгсгөл хийж чадахгүй ялагдаж байгаа нь бол за эргээ шууд сэтгэл зүйтэй холбоотой гэдэг юм дүгнэлтийг бол олон нийтийн зүгээс гаргаж байгаа. За гэхдээ мэдээж энийг бол манай спортынхан өөрснөө яг үндэслэлтэйгээр тайлбарлаж хэлэх байх гэж бодож байна. Ер нь чиний хувьд спортын сэтгүүлч хүний хувьд энэ амжилтыг одоо иймэрхүү үзүүлэлттэй оролцсныг юутай холбож дүгнэж байна? Ер нь бол монголчуудын манай тамирчдын амжилтад Монголын ард түмэн сэтгэл дундуур байгаа нь бол их юун түрүүнд бол их хүлээлт байлаа. 44 тамирч оролцсон. Үнэхээр олон медаль авна гэж бодож байлаа. Тэгэхээр цаашдаа юун дээр анхаарах хэрэгтэй байна гэж харагдаж байна вэ гэхээр ер нь бол топ спортын төрөл гэж зөвхөн бодлогоогүйгээр бүх спортын төрлийг бол чиг төгжүүлээд явбал ер нь амжилт гарах боломж байна гэдгийг бол одоо анх хүндийн өргөлтөөр анх цэцэг харууллаа, тэквондогоор тэмүүжээ харууллаа. Үнэхээр манай тамирчдыг одоо бэлтгэж чадвал зөвхөн топ спортын төрлийн тамирчин гэлхүүгээр бүх тамирчид бол одоо олимпийн дэвжээнд олимпийн аваргуудтай өндөр амжилт гаргаж чадна гэдгийг бол харуулж байна. Тэгэхээр бол хамгийн гол нь одоо цаашдаа бол одоо чөлөөчудаа гэхэд бол ганцхан ялагдах төлөө шүү тэмцээнээ дуусгадаг бол цаашдаа усан сэлэлт ч юм уу одоо хөнгө атлетикээр хичээлүүл энэ зөвхөн нэг тэмцээнд дууслагаа дараагийн төрөлдөө бас алдаагаа засаад медаль авах бас боломжтой. За ингээд үзэгч та бүхэнд нэмэлт цаг нэвтрүүлэг Рио 2016 зуны олимпийн 31-р наадамд Монголын багц тамирчдын оролцсон той мэдээллийг багцлан хүргэлээ хамтдаа сонгогдсон та бүхэндээ баярлалаа.